хийх юмгүй байгаадсэн чи бүр улам залхуу. Яг үндэ бол залхуурал хийхгүй л дээ. Би өнөөдөр бол зүгээр л одоо ингээд юу зүгээр юм сайхнаасаа яриад нэг амар сэтгэв аваад нэг тийгэж ярих бол хүссэнгүй. Тэгээд миний хувьд бол карантин ер нь бол жоохон онцгой өнгөрч байна. Тэгээд сая ингээд янз захирамж гараад яасан юм л ка манай мор бүр ирэхлээд тэгээд янз захирамж гараад коронавирус алдуур авсан хүмүүс ингээл баг өдөр болгоо нэгээр нэмэгдээл тэгэл тэр ингээл одоо өглөө болсон бол нөгөө нэг миний утсан нэг айконны аппликейшн нөгөө нэг шинэ мэдээлэл notification ирдэг. Тэгэл одоо анх ингээл яана мана гэсэн одоо бүрсүүлдэг. Тэгээ нэг нэмэгдсэн үгүй одоо бол бүр амар сонир хүлээж авдаг болчих юм шиг. Одоо яана гэсэн тиймэрхүү байдалтай өглөө хөөгддөг болчтой. Тэгээ нөхцөнд бол нутан дуусаад сайхан цаг үе урд ирээсэй. Тэгээ би нэг бодсон л доо. Карантин тавьдаагүй ингээ коронавирус байдгүй гэдэг амар амар тайван байхтай. Яг яагаад уураад байдаг гэсэн бэ л гэж бодчих. Ямар тэнх юм бэ. Тэгээ сая нөгөө нэг одоо миний нэрээ удахгүй төрс өдөр болно. Тэгээд энэ 5 сарын 15-нд нэгнээс нэмгээл хүлээл гэж байна. Тэгээд юу төрс өдрөө хатаа явар орон гармалт. Тэгээд төрс өдөр гал гэсэн чинь нэг хам хэм хаалттай ингээл зарим нэг үед ингээл найз нөхдөд гоё ингээл гарч мардаг байсан үе ингээ ард хоцорсон шүү дээ. Тэгэл сая хитэнтэй сая нэг 3-4 хоногийн өмнө нэг өдөр яг нөгөө нэг 12 хүртэл караоке бар мар энэтрээ газрууд ингээд заяа суугасан чи хүмүүс амьд дургуутчихсан. Тэг би ч гэсэн яана балаа юм бэ гэж бодчихсон мөртлөө дотроо за би бас 15 төрс өдөр бас яах вэ гэж бодчихсон чи бас ядаж 12 болсон бас зүгээр ч юм уу гэж бодчих буцаач. Тэг хүмүүс бүр ярьсан л шүү. Энэ хамгийн богино хойно гэсэн чи баар нэгээд хамаа гэсэн. Тэгэл би одоо юм тэг харамсаад байгаа юм байхгүй л дээ. Тэгээд нэг бодлын юу юм шигтэй. Шоу зингээс хоол ингээд амар завтай болоод тэгээд их дунддаг болоод тэгээд хичнээн гигэлцэж гоголцоод бүр ингээд гармаар исэн ч гэсэн хамгийн хаалт болохоор ингээд хүчээртэй гэр орондоо байх хэрэгтэй. Тэгээд энэ зүгээр юм шиг ингээд 5 дахь өдөр мөдрийг ингээд бодож модол хүмүүс таах тийм байсан шүү дээ. 5 дахь штэ яах юм ах ингээд тийм байхгүй болсон чинь нэг бодлын зүгээр юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэг ихэндээ амар үдд мэдэд цогта бүр тасаад өөртөө илүү их цаг гаргаад өөртөө илүү анхаарад амар дотроо амар бясалгадаг болчих. Ганцаараа ингээл байж байгаа л бүх юм их бодвол амар хэрэгцүүлээл. За одоо би чи яг юу хийх ёстой лээ. Одоо ингээд бүх юм ингээд зогсон байгаа цагт өөрийгөө илүү их хөгжүүлэх юм цаг удаа боломж бас
байр сашлагын талаар ч юм уу. Тэгээд тиймэрхүү юм хийдэг ASMR бичлэг ASMR гэх подкаст байдгүй юм байлээ. Тэгээд би бас судлаад тэгээд гой мэдээллүүдийг өөрөө бас уншиж судалж байгаа. Тэг өөрөө бас нөгөө нэг мэддэг юмнуудыг нэмээд хачаалаад гоё подкаст хийж үзтээ өөрөөс бодсон. Тэг би миний дийлэгдээ сонсдог подкаст та нараас
гарч